Хай. Сайн байна уу? За, өнөөдөр би өөрийнхөө өдөр тутмын нүүр амныхаа бодолтыг харуулнгаа ер нь жоохон солонгосын талаар ярьж өгье гэж бодлоо заяа. Энэ батган ингээд амар та нарын бас сошиал дээр харж байгаа юм чинээс айгаа хотлоо ш. За. Энэ батган гараад тэгээд амар сэтгэлээр ундаг байснаа бүр болцсон л ш. Өмнө миний өндөө бүр амар батган гарч ирсэн байхгүй юу? Одоо мэдэх хүн байхгүй л ахaltaа. Санаж байгаа юм бол одоо би ингээ харлаа заяа. Тэгээд батганаас яаж арилж исэн бэ гэж үү? Би яг нэг тухайн үедээ зөв хооллож эхлээд тэгээд усаа сайн ууж эхлээд эрт унтаад яг зөв амьдралын юм аяг өрнөхтэй амар чухал юм билээ. Тэгээд нүрээ амар сайн чийгшүүлдэг байсан. Тэгээд дээр нэмээ нөгөө хүчил амар бахтай тийм бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байсан байхгүй юу? Тэгээд юу нэл арилж исэн. За одоо ингээ батганы бичлэг ярих гэдэг юм. За. Ямар ч байсан өнөөдөр бүгдээрээ солонгосын талаар жоохон сонсонгоо миний нүүрний бодолтыг харцгаая. Нүүрэн дээр ингээ амар хэм гараад жоохон сэтгэлээр унаад тийм байгаа бол гэтээ удахгүй арилжнаа. Бүтээ санаа зовоорой удахгүй арилаад бүх зүйл гоё болохоор тэгэл яг юм зөв амьдралын юм маягтай гоё зөв болоод гоё байгаарай. Батга гэдэг зүйл чинь зүгээр байдаг л зүйл болохоор тэгээд 괜찮아. Бүгдээрээ миний нүрийг бодож эхэлцгээе. Мэдээж чолго хойшлуулах хэрэгтэй. Тэгээд би хавчаарыг нэрээ би нэг юм хавчаар Тэмүгээс ингээд баахан төмөр хавчаар авсан байхгүй юу? Тэгсэн чинь би ингээд бүгдийг ингэж зүгээд энэ ярда энэ бариул нь ийшээгээ харчаар ингээ харахаар амар тэнэг харагдаад байна. Тэгсэн чинь нарим ингэж зүгэл гоё дэ чүү зүгээр харагддаг гэдгийг би өөрөө олж нээсэн шин. Тийм үү? Яг ингээд зүгхээр энэ ингээ гоё харагдаад тийм биш ээ нөө. Та нар намайг ингээ байн ийшээгээ хараад байгааг анзаарч байна уу? Ийшээгээ яагаад гэвэл би нөгөө нэг камерад ингээ дэлгэцэн ингээ эргүүлээд тавьсан. Тэнгүүд энэ дэлгэцэндээ би ингээ өөр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд өөрийгөө хараад ярихаар яг та хэдэд харагдахаар болохоор амар доллар юм шиг харагдаад байгаа зү. Эсвэл яах вэ? Энэ өөрийгөө хардаг дэлгэцэн ингээ хаачих уу? Бүр өөрөө ирэхгүй ингээ өөрлөгөө ингээ гүйчээд ах юм. За ямарч би сая тосмосоо л бүгдийг түрхсэн заяа. Одоо дээр нь нэмээд жоохон нарны тос түрхэд тэгээд юу нь крем энтрэ тавиад суураа тавьж эхлэе гэж бодож байна. Солонгос зарц би бол ирээд бас удсан хүмүүсийн хажуудад би удаагүй дэ орно л доо. Одоо ер нь 2 жил болох чинь гэхээр чинь тийм ээ ер нь яг 2 жил болохгүй л явж байгаа байхгүй юу? Тэгэхэд л надад айгүй балаарч явах. Ийм хэцүү мэдрэмжүүднээс л их байна штэ яа. Тэгээд Солонгост удаан амьдраад ирэхээр яг хөл мөлөө олоод яг бүх юм гоёлож игдрээд ирсэн хүмүүс л амар сайхан байна гэж хэлэх байхаа. Гэвгүй. Одоохондоо л над чиг ингэж л гарan ажиллангаа сураад амьдарч байгаа хүмүүс бол тийм амар сайхан аз жаргалтай амьдарч ийн гэж бол хэлэхгүй байхаа. Гэвгүй. Тэгвэл би одоо яг би танад бүр өөрийгөө бүр анханаас нэрээ заяа. Монгол тахтай тийм би нэр 9-р анги хүртэл хичээл амарлаг хийсэн баха. Яг дунд ангиа төгслөө би бүр нэлээд хичээлээ хийдэг, хичээлдээ дуртай тийм хүм байла. Тэгсэн чинь манай анги тарчиж байгаа байхгүй юу? Амир тарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо яах вэ тэгэл. Тэгээд ядаж яхад нь би математикийн сонгоод яана энийг манай 10 жилийн багш нар үзвэл. Тэ сонгонтой нэ ингэж манай тэр математикийн багш гүрээсээр агаад гэвгүй. Тэгээд зөөх юм. Яа мэдгүй намайг ямар ч авцсан байхгүй математикийн сонгондоо. Тэгээд би угаасаа математикт амар дургу байсан юм аа. Яагаад ч юм би ерөөсөө математик яхав бодох үед ингээ бодчин заяа надад зааж өгөөд тэгээд тухайн үед чинь тэгээд ковид гэж юмнууд гарч ирээл тэгээ бүр ямар ч юм хичээл их
сонирхолгүй болоод тэгчлээ хайцсан заяо. Одоо саяхан жашин дуртай хичээлүүд амар хийдэг. Тэгээ дургүй хичээлээ бүр хийдгүү. Гэтэ ингэж болохгүй шүү. За тэгээ нэг тийм байж байгаа за төгсдөд тэгээд 12 дахь ангид би бүр хичээл бичээл яг нэг дуртай хичээлээ хийдэг. Англи хэлмэл ч юм уу. Манай англиний багш. Гэтэг. За. Амар хэцүү багш шүү. Хүй. Яа би танарт ярьж хүү. Манай англи хэлний багш заяо. Ингээд яа. Энийг ярих гэхэл бүр би өсөж байгч нэг амар дуртайч байгаагүй. Анхандаа дуртай байсан. Тэгээ сүүлдээ уус дургуулцахгүй юм. Хажууд суудаг хүүхдээ жоохон сахилах гудсан юм л та. Тэгээд тэг байжаад нэг хадцсан. Гарных нь энэ минэч лөө нэг хадцаахгүй юм. Тэгээ хадцсан чи тэрийг яг багш харж таарад тэгснэ намайг ингээ ангийн хүүхдүүд дунд ингээ байжснаа. Хөө яануу. Би энэ ангид чинь порно үзэх гэж суугаагүй шүү. Гэж наадын. Яй бүр яй тэгж гарын хацдаг порно хаана харсан болоо. Одоо ингээ ярахаар бүр нөөлмөр уурлмаар санагдаад тий. Чи өөрөө хичээлээ хийхгүй мө гэхэд наад хажууд хүүхдээ бити өдөөдэй. Хамгийн амар нөгөө намайг өөрөө эхлэж үдсэн байж таарч байгаа хгүй. Тэгээ тэгсэн чинь намайг зүгээр яг хариугаа авч яхахыг багш харсан заяа. Оо би ч өдөржиний бодолт гэснээ би өдөрт зундаа гэж консилер хэрэглэхгүй шүү. Зүгээр сая иш ингэ том талент харсан чинь миний нүдний хөрөлд амар айтаад харна тавьчихлаа. Яриандаа болоод. За тэгээ би бүр боо юм болоод хажуу сууж исэн хүүхд ч гэсэн боо юм болоод тэгээд гарч ижүүлээ. Хүнийг за багш нар загнаж болно шүү дээ. Хүнийг загнаж чи ингээд өстой нэрээ хичээл ном хийгээч мэгэж за алцганаад яах гээд байгаа хүн амт өдөөд гэд загнчул би зүгээр ингээд ойлгож штэ. За гэд хажуудлын маань хүүхд намайг хэлж үзэн чамаагүй ойлгож чинь. Тэгсэн чинь намайг тэгж загнадیں۔ Тэг бовж очих нь. За ямар ч юм тэгээд байж байгаа би угаасаа бүр яаш ч өгөөг байхгүй юу. Яагаад гэвэл би өөрөө яг угаасаа бүр солонгос явна гэд амар удаан боддог байсан ч юм уу 10 жил сурж байхдаа л солонгос явж сурна ингээд солонгост ч ингээд амар бодсон байдаг байсан болохоор ерөөсөө яаш өгөнч гэж надад буугаагүй. Монгол тамил надад үнэхээр бууж ирдэг байсан хгүй. Тэгэл би ер нь бол гадаад руу явж сурнаа. Тэнгэж юу андаа гадаадад амьдрандаа гэж амар боддог. Тэгээ сүрээ тавина. Юу яг анханасаа юу ярих чаад би багш магшаа яриа явчих. Гадаад руу явхад яшаа намаатай юу гэж асуугаад байдаг хүмүүст бол хамаагүй байдаг шүү гэлжий. За. Сүүдрээ ингэ тавьчлаа заяа. Одоо би сүүдрээ ингээл тавьчдیں۔ Тэгтээ одоо хамааны сүүдрээс тавина. Ингээд нэг ийм хэлбэртэй бол ингээд тавьчихдаг байхгүй. Одоо багсаа болох нэг ийм багсаар арай юм нарийнхан юм налуу багсаар хамраа өндөрлөлтیں۔ Хамраа өндөрлөх болохоор амар сонио мэлийсэн царайтай юм болчихдог байхгүй. Би виз мэдүүллээ. Виз мэдүүлээд сургуулаа төгсөө виз мэдүүлсэн ч. Миний виз татгалзаад бүр амар сэтгэлээр унжсан ш тэр үедээ. Яг нэг юм ямар ч гарцгүй болоод амьдрал юм сүрч чам шиг санагдал заяо. Одоо ингээд ярахаар гэхдээ жоохон мангар сонсогч юм тий. Дөнгөж 10 лээ төгснөний сонд жоохон охин байсан. Амьдрал сүрчлээ гэдэг хахаар. Гэтэ юу нэг тийг санагдсан заяа надаа. Тэгээд яа харгаа мэдгүй биеэр очиж мэдүүлэхгүйгээр ийм онлайнаар мэдүүлсэн виз кодтой сургууль Монгол байлаа. Яалаа нэг тийм сургууль байсан. Хүчин байсан чинь сургуультай тэнцэнэ миграшн дээр гэдэг юм болов татгалцсан заяа. Мегалсэн байж агаад тэгээ өргөжлүүлээ дахиж нэг виз өгөөд тэгээ наашаа ирсэн байхгүй юу. Би ирээд бараг 2 лөө 3 хоноод шууд ажилд гарч исэн. Манай найзууд яагаад тэгэл нөө энд ирсэн надад төрүүлээд ажил ингээл одоо барьцсан хөмсгөө одоо ийм нэг юм урал сармсан бодоод штэ. Тэгээ энэ аим гоё яадаг хгүй юу. Тэгээд энийг хэрглэж агаад дуусгаар нь хөмсгөнийх болгоцсон шүү. Одоо ингэж биш хөмсгөө ингээд самнаал болоо.
өдөр ажиллаад үзэхэд яа бас амар чангас хамгийн түрүүнд би шигдаанд ажиллаж байсан хоолны газар. Тэгээд угаагч игээд 12 цаг угаагч игээд амар хэцүү байсан. Яг ингээд бодоход дөнгөж би чи нас Монголд ажил хийгээд зөөгч байж байгаа зэбэ болоод зэбэ хийж байгаа ирсэн. Шууд угаагч руу ороод заяа. Би чинь өмнө нь ерөөсөө зөөгч хийжсэн үг гэхээс угаагч муугаач хийж үзээгүй. Амар хэцүү шигдаан болж таарад нөгөөх нь ядчих нь бүтэн 12 цаг тасралтгүй аягаар нүддэг заяа. Хүмүүс тасардгүй. Ядчих нь амралтын өдөр уулын тэнд авд байдаг шигдаан. Дөнгөж 3 мурав хонцсон метрон тэрийнхээ очигч олоогүй байж захтаа. Гэтэ яваал. Яг тэгтээ олсон л да. Би хамаг юм хайлж яриад байхаар тайдаж байгаа хэцүү юм. Гэтэ дөөсөө яах ч аргалах. Одоо яг энэ хэсгийг хараар ингэж боддог хгүй юу? Би тэг контргаас нэр амар хурдан амархан тавьдаг шүү дээ. Яар зөвөрөө хүсч ирсэн болохоор төвчээд хийндэл гэж бодож исэн. Жил гар амьдхад хийж үзээгүй ажил гэж байхгүй заяа. Анаас хөөе би тэр юу караоке хийж үзээгүй шүү. Тэрнээс бусдын бол нэрээ бүгдийг л хийж индөө би. Одоо ингээд юу хийж байгаа. Гэр цэвэрлдэг ажил хийж байгаа. Тэгээд сургууль амраад орох үед сургуулийн цэвэрлэгээ гэдэг юм хийж үзэж байгаа. Дээр нэмээд нэг айл нүүхэд жубан гэж байдаг байхгүй юу? Тэрийг хийж үзэж байгаа. Соргожи угаагчийг бол би бүр солиоруулж байгаа заяа. Солиоруулдаг болцсон. Тэгэл тэгбэ хүртэл хийж үзэж байгаа. Тэгбэн гэхдээ би яг энэ дэрснийхаа ирээд нэг л гарч үзсэн. Ёо амар хэцүү байсан. Тийм ядчихт нь би нөгөө буулгадгийн хийсэн байхгүй юу? Машин ачаад ирсэн байгаа бараануудыг буулгадаг. Тэгээд тэр буулгадаг нь надаас би чинь Монголд тийм биеийн хүчний ажил хийж үзээгүй шүү дээ. Тэгсэн чинь тэг би бол яа харахгүй юм өргөж тавиад тахаар сүултээ бол тэр чинь тэгээ барыг 10 цаг маг ажиллав. 9 цаг магчлаа. Орой шөнө ажиллаж штэ тэгээ шөнө нойр өрнө. Тэгэж ажиллаад уулын манай найзууд бүгдээрээ л буулгадгийн арай амар гэд намайг бүр дагуулж гарсан юм өөрхөн. Тэгсэн чинь л тэр надад амар хэцүү санагдал. Тэгээ хамгийн амар нь өөрийнхөө ачаануудыг буулгаад дуусгасан байжсэн чинь хариуцж байгаа хүн нэрснээ бараагаа дуусгааг байгаа хүмүүс рүү явуулсан заяа. Тэгээ хүмүүс рүү нь явсан чинь Вьетнам юм уу хаашийн нэг юм жоохон туранхай нэг тийм эрэгтэй ингээд нэг солонгосчууд хурдан эгэж мэгэж гэд амар ойрлж морлоод тэгснээ замдаж авч маваад заяа. Би бүр амар айгаал нүдэнд бүр ингэ нүдлмэс цэлгэнээл за би тэгэл найзуудаагаа гэхдээ амар ингэж бодож сэтгэл өвдсөн ёо. Миний найзууд ингээл яа юу ч дууж угаагүй ч нь яагаа ойлгох гэдэг. Манай найзууд ингээл тэгбэнээс гараа явж ийн тэгбэнээс одоо ажилд явж ингээл өглөө ингээл бичдэг за. Тэгэл би тэгбэг энэ Монголд байгаа хүн чинь бол ойлгохгүй шүү дээ юу гэдгийг. Тэгээ би өөрөө ингээд биеэр ажиллаж үзэл бүр яа гэл бас манай найзуудыг ингэж солонгочууд нь дээрлэгдэг байсан байх үү дээ гэж бодогдоод заяа бүр тэгэл тэр дээрлүүлж байгаа Вьетнамч байхаар бас нэг л тийм айлын сайхан алга үр байгаа шүү дээ тэр чинь. Би тэгэл айлын хүмүүсийн дээрэл ингэж заах гэж гэл яаж яхад нь би өөрөө жоохон драматик болохоор баах юм бодож сэтгэлээр унаад уйлаад найзуудынхаа мундгийг гайхаж бахархаж уйлаад Яа тэгээ миний нэг тэгбэний амар хитэн цаг байж байгаа дуусаад шууд өглөө хичээлдээ явж байгаа юм чинь. Тэг унтахгүй байж байгаа хичээлдээ яваал хичээлээсээ гарч ирээл. Яа хэцүү шүү. Бүр юм сэтгэл хөдлөлт. За тэгээд юм гайгүй байж байгаад хэл сурж байгаа штэ. Хэл маань гайгүй болоод за тэгээд юм зөөгч мөгч хийж болж байгаа юм. Тэгсэн ч гэсэн ер нь өдрийн 12 цаг ажиллаж зогсоогоороо зөөгч гэдэг бол бас чанга заяа. Наач цаашаа гүйдэг тийм хүн ихтэй шиг даа бас бүр чанга. Тэгэл энэ солонгост чинь ярил та нар зарлага амар их гаргана. Монголоос наашаа ирэх гэж таад амар зарлага гаргана. Марцаа нэтэрээ сургуулийн төлбөр жилээр мэлэр гэл. Ирснийхаа дараа дуучин гэж бодож ийн үгүй заяа.
Нөгөө Монголд гэртээ гарч орж үзээгүй. Гэртээ байж байгаад энэ дээрээ нөгөө ээж аваасаа холдоод нөгөө Монголд ээж аав нь гаргадаггүй уурлаад байдаг. Тийм хүмүүс чинь энэ дээрээ бүр яг юм муухайгаар хэлэхэд уяанаасаа алдуурсан нохоо шиг гээд заяа. Бүр тэгж хэлмээр байгаа байхгүй юу? Зарим нь бүр амар замаа алдан заяа. Үнэхээр тэгээ тийм болохоор та одоо энэ ээж аав нар бас үзчихвэл хүүхд мөхтэй явуулахаасаа өмнө ер нь жоохон бодоорой. Энд тэгтээ утгаа алдсан, замаа алдсан ирэмгүй хүмүүс бас зөндөө байдаг. Тэгээ солонгосчууд юмыг амар хурдан хий баяи гэд тийм одоо соёлтой хүмүүс гэх юм уу? Тийм соёлд суралцсан хүмүүс хурдан ихгүй бол хүмүүст гологдно. Гэхдээ ер нь амар асуудалтай л да. Монголдо ядаж ажил хийж үзээд жоох ажил их ойлголттой ирж мөрөхгүй бол ер нь таад Монголдо хэлээ сурчаад солонгос наашаа ирвэл ер нь хийх ажил чинь арай гайгүй амар арай хөнгөн ирэх гэж байгаа бол хэллийнхаа оноо моноог аваад энэ дээрээ яг тэгжэл жоохон одоо харамсган чашийн тэгж амар бодож исэн. Тийм болохоор таад Монголдо сайхан хэлээ сурч байгаа дэрий гэж ирэхээр бол тэгж ирээрээ. Тэгээд мэдээж нойрч нь бол мэдээж багасна гэдгийг бас санах хэрэгтэй. Та өдрийн 8 цаг 9 цаг 10 цаг унтдаг гэсэн бол энэ дээрээ чадахгүй. Дээр нэмээ таадас төлбөр мөнгө төгрөг гэж нэлээ их гарна. Сар болгон нийгмийн татгал гэж бараг 80,000 төгрөг тушаана. 80,000 вон шүү. 80,000 вон тушаана. Нэмээд утасны төлбөрийг сар болгон 30,000. Одоо энд бол надаас тэгэл яг зоолттой гарах ёстой юмнууд гэлдэх юм бол нийгмийн татгал, утасны төлбөр, байрны төлбөр, хоол ундны мөнгө, тог, газ, усны мөнгө, даатгалаа хэлсэн үү би? Даатгал. Ийм хүмүүс бол ингэ чамаас байнга тогтмол гарна. Байр чинь хэдэн дөрөв те румейтэй амжихгүй гэдгээс хамаад бүгдээрээ шал өөр сарлган чамаас зарлагууд нэлээд гарна. Тэр болгоныг бодох хэрэгтэй. Тэгээ 3 сардаа нэг тэгэл сургалтынхаа төлбөрийг төлдөг болно. Ер нь та сэтгэл зүгээ маш сайн бэлтэж ирэх хэрэгтэй шүү гэж ер нь хэлээ да. Би өөрөө яг явах үедээ тийм YouTube-ээс юм үзсэн бол ч юм уу те эсвэл тийм юм мэдээсэн бол гэж жоохон бодоод байдаг болохоор тадад энийг жоохон солонгосын муухай талаар хэлмээр санагдаад байсан юм. Тэгээд энд амар халуун шүү. Зундаа халуун үед амар халуун. Шумуул амар ихтэй. Би бол хамгийн ихний нэг жилдээ ирээд бол бүр амар хазуулж ирсэн шүү дээ. Тэгээ guys би жоохон өдөр тутмын мейкап гэснээр жоохон гэтрүүлээ бодож байгаа. Би нөгөө яг найзуудтайгаа уулзаж гадуур гарах үедээ ч юм уу ингэж боддог байхгүй юу. Тэрнээс өдөр болгон мейкап ингэж хийх зав байхгүй. Яж хат энд амар халуун болохоор хөлстэй нийлээд урсчаад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь ингэж амар будаад ч нэмэргүй. Нэг юм амар хөлсмөс гарахгүй үедээ л будно гэхээс ш. Тэ нэг юм бор харандаагаар уруулал. Хэцүү ажил амар ингэж хийгээд ирэхээрээ хүн яаж ингэж би ингэж амьдрахгүй маань гэдгийг амар ойлгод юм лээ. Би бол ийм л юм хийж явахгүй юм байна шүү. Ийм л юм хийхгүйгээр ингэж амьдрандаа ч юм уу надад тийм амар орж ирсэн. Өөрийг ингэ хараад байхад би бол нэг үнэхээр л гоё тайз байзан дээр ч юм уу эсвэл нэг тийм гоё камерны өмнө ингээл жүжигч юм тийм болмоор санагдаад байгаа хгүй юу. Өдөр болго ингээл зөөгч хийхгүй яваал шигдам очивол ингээд ажлаа хийх гэл тэнгууд бүр яа за би энэ л нэг ажил биш байсан юм байна да. Ийм л юм хийж амьдрахгүй юм байна шүү гэл. Би гэхдээ хүний доор л орж ажиллахгүй гэж бодсон байхгүй юу. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр тийм өөрөө бизнестэй захирал хүн болмоор байна гэж бодсон. Эсвэл гоё хүн бол хүндэлдэг, хүмүүсийн хүндэлдэг дуучин ч юм уу, жүжигчин ч юм уу тийм болмоор байна гэж надад амар бодогдсон. Тэгэл би YouTube хийж байгаа шүү дээ. Гэхгүй юу? Та намайг мэдээгүй юу? Юу ч анзаараагүй юу? За. Миний мейкап юу нэг дуусч байна. Та нар нэрээ миний уруулны персинг байхгүй болсон харсан уу? Би уруулын дээр нэг персингтэй байхгүй юу? Мэддгүй юм байвал ингээд мэддэггүй хүн байгаа л гэж чаас өөрийгөө. Энд чинь би персингтэй байсан юм бүрхий ингэж орж мордог. Тэгээ тэрийг авцсан. Тэгээ хамран дээр л одоо нэг юм персингтэй. Тэгээ чихэн дээр явах ингэ байгаа л та. Тэгтээ яг уруулынхаа персингийг авцсан байгаа. Тэгээ нэг ийм хөө боллоо миний бодолд. Чоолкийг гаргавал
Би ч одоо өнөөдөр сая болно. Солонгосын талаар бүтэхгүй мэрэ гэж хэлсэн. Юу 10 жилийн багш магш ингэсэн тэгсэн болоо явж. Би бас тэгээд энэ Солонгост намайг Юми гэж дууддаг байхгүй юу? Одоо ягаад ч юм би Монголд тахтаа л солонгосчууд би юм нэртэй болно гэж боддог байсан. Энд солонгос захирлууд одоо найзууд гадаад найзууд намайг Юми гэдгээр мэддэг заяа. Би Instagram-ийн нэр солилцохгүй өмнө би Eniko гэдэг нэртэй байсан. Eniko доогоор зураас гэдэг нэрээ би бараг 5-6 жил Instagram-аа хөтлж явж байгаад шууд Юми болгож өөрчлөөд тэгээ YouTube-ийнхаа нэрийг бас ингээд Юми гэж болгоцсон байхгүй юу? Тэгсэн чинь хүмүүс намайг хайсан ч олдохгүй байна. YouTube чи юу юм уу ингэж амар их асуугаад байгаа байхгүй юу? За амар ихэн цааш юм бэ? Тэг амар их асуугаагүй жоох асуусан. Тэгээд би яах вэ? Буцаагаад Eniko-гоор нь болгосон дээр юм болов уу? Юмигээр нь байлгахгүй. Одоо шинээр үзэж байгаа хүмүүс ч Юмигээр нь масахгүй гэж бодоод яахаа мэдтгээ та яг юу гэж бодож байна. Тэгээд яг Eniko-гоор байж болж л байгаа юм л та. Гэхдээ надад бүр ингээд 3 нэртэй болчих жоохгүй би. Ану гэж байгаа. Тэгснэ энд Юми гэж байгаа. Тэгснэ Eniko гэж байгаа байхгүй. Тэгвэл надад амар ядрагат төвхтэй олон нэр мэртэй одоо яг юу чинь гэж бодогдоод. Одоо жишээлбэл би одоо ингээд Юмиг яаж мэдгүй амар юм алдартай болоон л наасан чинь нөгөө нэг ану юу гэх хүн тэгсэн чинь ямар ану гэж чинь нөгөөдгөр хажуус Юми юу гэж Eniko биш юм уу гэд ингээд дэв шалт нэг бас тэгснэ зүв хоёлаа Eniko яриад гэдэг нэг санаа амар олон нэрмэртэй хашилт тэнэг санагдаад байсан болохоор шууд Eniko гэдэг нэр хасцаахгүй. Уусаа Eniko гэдэг чинь үгүй яхаа Монголд байсан Instagram-аар дагалцдаг найзууд намайг юу Eniko гэж бүтэн нэр мэдгүй ч юм уу одоо амнаас нь гараа сурцсан ч мэдгүй яаж Eniko гэж дууддаг байсан. Тэрнээс шинэх бусдаар бол төрсөн аав ээж мэж эмээ өвөө намайг чинь ануул гэж мэдчихэж байгаа юм чинь. Тэгээд яг солонгост ингээд солонгостой гадаад найзууд бол намайг Юми гэдгээр мэдчихэж байгаа хгүй. Тэнгүүд ингээд хоёр нэрээр уус дуудаж байгаа. Тэрэндээ нэмээд энэ одоо Eniko ч бас юу ч хэвтэй гэж бодоод солилцсон чинь харин хүмүүс намайг Eniko-гоор байлгаач гэдэг юм. Яах вэ guys? Та надад гоё санал сэтгэлээ оваалцаарай за. За миний өнөөдрийн ингээд нүур бодолтыг маань үзэж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа тэгээ бүдэрээ сайн судалгааж агаарай. Та намайг бодон мудаг асуухаар бол DM-ээр ч юм уу комент бичихгүй би хариулна за. Гэтэ уусаа нэг амар сүртэй тийм боддогч байхгүйгаас тэ та яхаа хүсгээр тийм бодолт гэхгүй. За бай бай.